Та нүүрлэхгүй бол асуудлаа шийдэж чадахгүй. Айж сүрдсэн хүн Бурханаас илүү айдаг зүйлээ хүндэлдэг. Хэрэг би Бурхандаг байвал элэг авьяас аяндаа идэвхтэй болно. Үгүй ээ, та өөрөө идэвхжүүлэх ёстой. Та энэ цагт эрх мэдэлтэй нэгэн болсон. Now shout! Хэн энэ дэлхийд үүний талд зоригтой зогсож чадах вэ? Баярлалаа Есүс. Аава. Энэ удаад ч та бидэнтэй яриач. Энд байгаа хүнээс нэгэн ч айдас сүрдүүлгээс болоод бүү холдог. Энэ бүгдийг Есүсийн нэрээр амен. Амен. За, сууцгаана уу? Эзэнт хайртай гал халуун хүмүүс энд сууцгааж байх шиг байна. Энэ бол сүүлчийн хичээл шүү. Урагш явсаар л байцгаая. Энэ хичээл дээр Нехемия хэмээх нэгэн гайхалтай хүний тухай ярихыг хүсэж байна. Та сүрдүүлгийн тухай ярьж байвал энэ хүн бол жинхэнэ сүрдүүлэгтэй учирсан хүн. Нехемия бол колоничлын үед амьдарч байсан еврей хүн юм а. Перси хаанд үйлчилж байхад нь Бурхан түүнд Ерүсалим руу явах хүслэг. Бараг 70 жил Ивдээчүүд Вавилончуудад колоничлогдсон байлаа. Тэд нутагтаа очсон ч хотон ч сүм дугнанч нурсан байлаа. Тэд сэргээн засах хэрэгтэй байлаа. Хаан түүнд явахыг зөвшөөрч Нехемия хэсэг бүлэг хүмүүсийн хамт Ерүсалимд буцан очиж хотын ханыг сэргээн босгожээ. Гэвч Самбалат, Тобия, Гишем гэх 3 захирагч тэрэнд саад болж Ивдээчүүд хөгжин цэцгэлэхэд тэд дургуйсаж хотын хан нь сэргэн босоосэй гэж тэд хүсэхгүй байлаа. Эдгээр нутгийн захирагчид юу хийлээ? Тэд дарамтлж Нехемияг олон талаар сүрдүүлж дайрч эхэлсэн юм а. Тэд маш олон төрлийн хойвилдаан зохиож ганц хүний эсрэг бүх талаар довтолж байсныг харвал өнөөдөр ч тийм маягийн юм болж байгааг та төвөггүй мэднэ. Эхний оролдлогоор тэд Нехемияг жижигрүүлэхийг оролдсон. Нехемия 2:19. Биднийг шоолон жигшиж та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг самун үсгэж байна уу гэлэм. Өөрөөр хэлбэл дайсан биднийг сүрдүүлэхдээ биднийг тохуурхан инээлддэг. Ёстой тэнийг амтдаг. Галзуу юм гэх мэтээр. Бид аялж, номлож эхлэхэд хүмүүс биднийг ингэж хэлж байсан. Та нар 2 хүүхэдтэй, банкнд чинь $300 байр, машины төлбөр төлөх ёстой гэх мэтээр. Биднийг ухаан мэдрэлгүй хэмээн сэтгэж байсан хүмүүс байла. Харин Бурхан биднийг найз пастраар минь дамжуулан хэлсэн үгээрээ тэтгэсээр л явсан юм. Гэвч биднийг хараад инээлдэж байсан хүмүүс байсан. Хүмүүс хараад инээлдэх зүйлийг хий гэж Бурхан надад хэлж байсан юм. Харин Бурхан танд хэлсэн л бол та түүнийг биелүүлэхээр урагш тэмүүлэх ёстой. 2 дахь хувилдаан бол урмыг нь хуглах байла. Нехемия 4:3. Тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрв үнэг харайвал чулуун хэрмийг нь нураачихна. Олны нүдний өмнө тэдний урмыг хуглах хүмүүс байлаа. Нехемияд Бурханы бодол байсан болохоор тэдний эсрэг энэ үгийг хэлжээ. Нехемия 2:20. Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс түүний зарцнаар болох бид босцгоон барих болно. Харин та нарт Ерүсалимд ямар ч хувь эрх эсвэл дурсгалч байхгүй гэж. 3 дахь хувилдаан бол тэднийг уур болон сүрдүүлгээр довтолсон юм. Тань сонсогдож байна уу?
доош хийх, урам хуглах одоо уур ба сүрдүүлэг. Нехемия 4:7-8. Иерусалимийн хэрмийн засвар үргэлжилж цөмөрхийн нүдэнд бөглөгдөж эхлэж байгааг Санбаллат, Тобия, Арабууд, Аммончууд болон Аштодчууд сонсоод тэд их дуурлав. Тэд бүгд Иерусалимийн эсрэг байлдахаар ирж тэнд үймэн гаргахаар хамтдаа хойволдов гэсэн байна. Тэд юу хийж байгааг та харж байна уу? Түүний ажлыг зогсоохын тулд тал талаас нь сүрдүүлж айлгаж байна. Гэвч тэд зогсоож чадахгүй. Олон хүн хийх ёстой зөв зүйлээсээ авахарч бусдыг уурлуулахаас зайлсхийж байхыг би харсан. Уурлах бол сүрдүүлгийн нэг хэлбэр юм. Ойлгож байна уу? Уурлуулахгүй тулд амар тайван байлгана гэдэг бол хуурамч амар тайван юм аа. Нехемия зөвхөн гаднаас дарамт авсан бус. Замун дотоодоос ч дарамт авсан юм. Хүний урмыг хуглах өчнөөн олон муухай зүйл байдаг шүү дээ. Нутгийн баячууд мөнгө зээлсэн ядуусын өрдөр хүү бодож улам дарамт үүсгэж байлаа. Нехемия гадны хүмүүс болох Санбаллат, Тобия, Гишем нараас дарамт аваад зогсоогүй. Нутаг нэгт өөдгүй бодолтой өөрийн хүмүүсээс ч бас дарамт авсан билээ. Байдал улмал хүнд болж байлаа. Лизавит хоёр аялан номлож явхад Америкийн өмнөд мужийн жижигхэн нэгэн хотын чуулган биднийг номлооч гэж өрсөн юм аа. Тэр хот 847 хүн амтай. Тэр чуулганы пастор өөр хотод илүү том чуулганы пастор болсон тул тэр цуглаан пасторгүй болчихсон цуглаан байлаа. Тэд та бүхэн бидэнд ирээч үйлчлээч гэж өрсөн юм. Бид ч тэгье гэлэм. Энэ чуулганы төлөөх Лизавит хоёрын сэтгэл маш их байлаа. Бид аялж явдаг. Бид энэ чуулганд хэрхэн туслах вэ гэж бие биерүүгээ харж гайхширцгаалаа. Тэгээд бурхан биднийг аяллаа зогсоож дараагийн пастортай болох хүртэл нь тэнд үлдэх хэрэгтэйг сануулсан юм. Зарим нь энэнд баярлаж байсан ч зарим нь бол үгүй байлаа. Тэнд үйлчилж эхлэмэгц залуучууд их эзэн Иесус рүү эргэж эхэлсэн юм. Анх тэр чуулганд очиход залуучууд нь цуглааны араар сууцгаадаг байлаа. Харин дараагийн цуглаануудаас эхлэн залуучууд урагш сууж бүр ихний игнэн төртөл суудаг болсон юм да. Өсвөр насны хүүхдүүд зөвлөлийн гишүүдийн тухтай суудалд суусанд тэд дургуутсаж эхэллээ. Итгэмээргүй байгаа биз? Зөвлөлийнхэн энэ номлогч энд үлдэж болохгүй. Тэд тэр дэндүү эрс шийдэмгий бидний амгалан тайван байдлыг алдагдууллаа гэж хоорондоо ярилцаж байлаа. Байдлыг уламд ордуулах гэсэн мэт чуулганд уурсаж байгаа нэгэн нөхөр байлаа. Эхнэр нь итгэгч, тэр өөрөө итгэгч биш байсан юм. Эхнэр нь нөхрийнхөө сайн найзтай унтчихсан байлаа. Гэтэл тэр нь бас чуулганд явдаг байж. Ойлгож байна уу? Нөхөр нь над руу уцтан уурсаж, сүрдүүлж, заваас зөвлөл рүү уцтаж, чуулганыг чинь үнсэн товрог болгоно гэлэм. Зөвлөлийнхэнд цагдаа дуудаж болохгүй юм уу? Бид илүү том асуудалд орохгүй тулд цагдаагийн хамгаалалт хэрэгтэй гэлээ. Хэдэн цагийн дараа цагдаагийн газраас уцтаж ноён биевэр тэр хүнийг баривчлах хүсэлтэд та ирээд гарын үсгээ зураад өгөөч гэсэн юм. Тэр хүнийг баривчлах шаардлагагүй. Хамгийн сайн найзтай нь эхнэр нь завхаарчихсан болохоор тэр хүн ингэж уурлахаас аргагүй гэлээ. Цагдаа "Ирхмээ та энэ хотод хэр удаан амьдарч байгаа вэ?" гэлээ. Би энд хийх бишээ, зочин номлогч гэсэн юм. Би олон жил энд цагдаагийн алба хааж байгаа хүн. Тэр залууг би мэднэ. Тэр хар тамхич хэдэн шилийн муучгал байрыг чинь дэлбэлч мэдэх нөхөр гэлээ. Юу гэнэ? Энд чи цагдаа шүү дээ. Тэгээд би "Та хамгаалалт гаргаж өгөөч" гэсэн юм. Тэр ажил 6-ад тарна хамгийн ойрхон цагдаагийн хэсэг 35 минутын зайтай бий гэлээ. Солиормоор юм. Зөвлөлийн тал нь над дургүй. Байшин дэлбэлнэ гэх нэг залуу. Би эхнэр хүүхдээ машиндаа суулгаад явхад бэлэн байл. Америкийн хойд хэсэгт байдаг пастор найздаа юу болж байгаагаа ярьлаа. Тэр надад "Джон Бивер, хэрвээ чи эннээс зүгтаавал бүх насаараа зүгтаана. Нүүрэлд" гэлээ. Энэ үгийг би хизээч мартадгүй юм. Би уцаа тавиад ихнэртэй би залбирахаар тал руу явлаа гэлээ. Тэнд тал ихтэй газар байлаа. 2 цаг чөтгөртэй тулдан залбирсан юм. Тэр орой цуглаанд гайхамшигтай зүйл боллоо. Ямар ч бөмбөг дэлбэрсэнгүй, ямар ч буруу юм болсонгүй. Хийх ёстойгоо би бүгдийг хийсэн юм аа. Нехемияд гаднаас нь ч дотроос нь ч ирсэн дарамт ямар байсныг би одоо төсөөлж байна. Олон ч удаа бидэнд ийм явдал тохиолдсон юм. Гэхдээ энэ хулчих цаг биш ээ.
Тийм цагт за бурхан минь, та бид хоёр л байна. Гадна дотны ямар ч дарамтаас би айхгүй. Би таныг дагаж таны хүмүүсийг хайрлаж тэмцгэл болно гэлээ. Нехемия яг л ийм зүйл хийсэн юм аа. Яг ийм зүйл хийсэн. 4 дахь хувилдаан бол тэд түүнийг жижигрүүлж, урмыг хугалж, айлган сүрдүүлж байсан ч юу ч болсонгүй тул улмал бухимджээ. 4 дахь хувилдааны тактик нь анхаарлыг нь сарниулах байлаа. Нехемия 6-гийн 2-оос 4-т хэлэхдээ Самбалат Гешем нар надад загтлилгэн Эрнүү оногийн талд Хифримд бүгдээрээ уулзцгаая гэв. Гэвч тэд надад хор хүрхээр төлөвлөж байсан. Тиймээс би тэднэр рүү элч нарыг илгээж би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй. Би үнийг орхиж та нар руу очих хооронд энэ ажлыг зогсоох хэрэг юу байна вэ гэж хэлвэлв. Тэд надад энэ мэтэр 4 удаа загтлилгээсэн бөгөөд би тэдэнд нөгөө л хариугаа өгөв. Би хан хэрэн барьж байна. Би ажлаа орхиод очиж чадахгүй. Энэ агуу ажил учраас намайг зүгээр орхи гэж юм. Хийж байгаа ажлаас тань хөндөрвөлөх зорилго өртөлсөн хүмүүс бий. Залуучуудын цуглаанд пасторлаж байхад байнга ирж зөвлөгөө авдаг нэг залуу байлаа. Хамгийн сүүлд зөвлөгтөө би түүнээс ингэж асуусан юм. Чиний амьдрал бурхны өмнө буруу байна. Чи зөв болгох ёстой гэлээ. Бурхны сүнс тэнд байсан болохоор тэр хүн үнэхээр үнд анхаарлаа хандуулна гэж бодож байсан юм. Бурхны сүнс тэрэнд гүн сэтгэл үзүүлсэн гэж бодож байлаа. Тэгтэл тэр над руу харахад нь би чи залбирахад бэлэн байна уу гэлээ. Тэр юу л да энэ 5 дахь өдөр Rolling Stones-ийн концертын билет авсан юм. Би дараагийн 7 хоногт залбирая гэлээ. Зааз энэ хангалттай гэсэн мэдрэмж төрлөө. Тэр залуу үнэхээр чухал зүйлд анхаарлаа хандуулахаас нааш дахин уулзахгүй гэж би шийдсэн юм. Тэр залуу над руу дахин утасдаж уулзъя гэдэг байлаа. Хамгийн сүүлд утасдахдаа хэрвээ надтай уулзахгүй бол би өглөө там руу явлаа. Миний цусны бурууг чи авна шүү гэлээ. Тэр залуу бурхантай зөв амьдрах талаар ямар ч бодлого цаг хугацаа харууллаа. Тэр анхаарлыг минь сарниулах зорилготой байлаа. Зарим хүн яг ийм хандлагатай байдаг. Тэд зорилгоос чинь хазайлгаж, бусдад өгөх ёстой бурхнаас өгсөн амьдралын эрч хүчийг тань сорж хоосруулдаг юм. Ойлгож байна уу? Зарим хүнд би тусалсан. Харин та бурхнаар туслуулах дургүй юм шиг байна. Надад бусдад туслах хэрэг зөндөө байна. Намайг зүгээр орхи. Би хан хэрмийн ажлаа зогсоож чадахгүй. Тийм хүмүүс замаас явхад илүү сайхан болдгийг би харсан. Хоньч хизээч тэрслүү хоньны араас явахгүй. Харин төөрсөн нэгний араас явна. Тэрслүү хонь хаана байгаагаа мэддэгч тэрсэлсээр байдаг. Төөрөстийн араас явах ёстой болохоос тэрслүүгийн араас биш. Ойлгож байна уу? 5 дахь хувилдаан бол Амен. Түүний ажлын талаар худлаа тайлгансан. Тэгэхэд Самбалат ийм байдлаар 5 дахь удаа өөрийн зарцаа илгээсэн бөгөөд түүний гарт битүүмжлээгүй загтал байлаа. Тэнд бичсэн нь чи болон ийдээчүүд бослог гаргахаар төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргэн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдж байна. Гаашмууч үүнийг хэлж байна. Энэ мэдээллийн дагуу чи тэдний хаан болох гин. Шал худал ярьсан. Сүүлчийн хувилдаан нь Нехемияг сүмд орж хорогдох хэрэгтэй тухай иш үзүүлснээр ирсэн. Нехемия 6-гийн 11-т. Гэвч би над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь амиа аврахаар сүм рүү орж чадах уу? Би орохгүй гэж хэлв. Тэгэхэд бурхан үнэхээр түүнийг илгээгээгүй. Харин Тобиа, Самбалат нар түүнийг хөлсөлсөн учраас тэр миний эсрэг иш үзүүлсэн гэдгийг би ухаарсан. Би айж түүнчлэн нүгэл үйлдэж тэгснээр тэд намайг буруутгаж чадах муу мэдээллийг олж авахаар тэр хүнийг хөлсөлсөн юм гэсэн байна. Тийм учраас бидэнд Христийн бодол санаа эрүүл сарвал ухаан хэрэгтэй. Ойлгож байна уу? Бурхны даалгасан ажлыг дуусгахын төлөө байгаа Нехемияг та харж байна. Тэр айж ажлаа орхисонгүй. Шинэ гэрээний итгэгчид бид чухам ийм л байх ёстой юм шүү дээ. Филиппой 3:12-оос 14-т. Би хэдийн хүлээн авсан юм уу? Эсвэл хэдийн төгс болчихсон доо биш. Харин би бас Христ Есүстэй юуны төлөө баригдсан. Түүнийг барьж авахын тулд урагшилдаг. Ах дүүнраа би өөрөө хараахан барьж авсан гэж боддоггүй. Харин нэг л юмыг хийдэг. Ардхаа мартаж урдах зөвлөс рүүгээ зүтгэн тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналыг авахын төлөө бариа руу урагшилдаг. Дээд дуудлага байдагтай адил доод дуудлага гэж би юм. Дээд зориг бол Тэнгэрийн стандартаар газар амьдрах амьдрал юм аа. Дээд дуудлагаар амьдарч байгаа хүн орчноо хяндаг. Тэдний эрх мэдэл дор байхад дарамтаас эрх чөлөө рүү сүнслэг орчин өөрчлөгддөг. Есүсийг харвал тэр нүгэлтнүүд болох татвар хураагчтай холлож байлаа. Тэд бол тухайн үеийнхээ мафийн шүү дээ. Тэр яаж ингэж чадваа?
Яагад гэвэл Есүс орчныг нь хянаж байсан. Сүмд ороод чөтгөрт эзлэгдсэн нэгнийг чөлөөлж байлаа. Яагад гэвэл Есүс тэнд орчныг хянаж байсан юм. Хэрв та Бурхны дотор байгаа, та нүгэлтнүүдийн нүглээс илүү хүчтэй байвал та орчныг хянана. Харин та тэднээс сул байвал тэд орчныг хяндаг. 80-ад оны үед алдартай байсан Кармен хэмээх дуучныг та санаж байна уу? Мэрэгчийн урилга гэх дуунд Христэд итгэгч хүн мэрэгчийн гэрт очдог тухай гардаг шүү дээ. Харамсалтай нь олон итгэгч мэрэгчийн гэрт очиж чаддаггүй. Яагаад? Учир нь мэрэгч мэрэг төлөвтөө Бурхны доторх итгэгчээс ч хүчтэй байдаг. Дээд дуудлагынхаа дагуу амьдардаг хүн орчноо хяндаг. Орчин таныг хянах биш. Та орчныг хянах хэрэгтэй. Та дээд дуудлагын дагуу амьдрахаар дуудагдсан. Тэр эрх мэдэл дотор Бурхны дуудлагын дагуу явхаар дуудагдсан. Харин ихэнх итгэгчид доод дуудлагаар амьдардаг. Яагаад? Тэд дээд дуудлагын дагуу амьдрахад ирдэг эсэргүүцлээс имээдэг юм. Паул урагшилсаар гэсэн дээд дуудлагын дагуу явхад эсэргүүцэл бэрхшээл үргэлж ирдэг. Дээд дуудлагад амархан очихгүй. Харин та урагшилсаар зүтгэсээр очно. Урагшлна гэдэг нь эсэргүүцлийг сөрнөө гэсэн үг. Бусадтай холилдох амархан. Харин онцгойрч зогсно гэдэг амаргүй. Лаудагтх чуулганд Есүс та нар бүлээн байна. Халуунч биш, хүйтэнч биш. Эсвэл аль нэг нь байгаасай. Харин онцгойрч зогс гэж хэлсэн. Есүс та нар бусдын дургүй хөргмээр хүн бай гэж хэлээгүй. Зарим хүн Петрийн үгийг барьж аваад мушгин гой болдог. Бичээст хэлснээр тэд хийдэг. Тийм үү? Тэд бас Паулийн үгийг аваад бичигдснийхэн дагуу хийдэг. Бурхан биднийг хүний дургүй хөргөдөг хүн биш, харин Христийн элчин сайд болгосон шүү дээ. Хэрв Есүсийг харвал хүүхдүүд түүнтэй байхыг хүсдэг байсан. Хэрв Есүсийг харвал бизнесмэнүүд түүнтэй хамт байхыг хүсдэг байсан. Биеэ үнэлэгч, тариачин, за ер нь хинч байсан. Есүсийг сонсохыг хүсдэг байжээ. Зарим хүн үгийг бусдын дургүй хөргмээр зүйл болгодог. Тэд нэг л хачин байдлаараа хүмүүст Бурхны ханчлалын талаар тааламжтай бус мэдрэмж, тийм ойлголт төрүүлж байдаг. Бид үүний тухай ярих гээгүүл дээ. Дээд дуудлагын дагуу амьдарч байгаа хүн ер бусын хүч дотор амьдарч байгаа хэрнээ бусдаас илүү хэвийн амьдардаг. Шашинлаг хүмүүс сүнслэг гэдгээ батлах гэж бас хачин амьдардаг. Хүүхдүүд жинхэнэ сүнслэг хүний дэргэд байх дуртай байдаг. Яагаад гэвэл тэд мэдэрдэг юм. Тэд мэдэрдэг. Тиймээс зөв итгэх нь чухал. Зөв итгэл, зөв амьдрал, зөв бодол нь зөв амьдралын хэм маягийг бий болгодог юм аа. Ойлгож байна уу? Зарим нь эсэргүүцэлтэй тулахтай. Түмэн эргэлзээний дунд амьдардаг. Бага эсэргүүцэлтэй замыг тэд хайдаг. Тэд зүгтах амар хэлбэр дардан сайхан замыг хайдагч. Тэр нэцтэй тэднийг царцуу, дундаж, бүлээн, эргэлзэгч, өөрийгөө хамгаалсан амьдралд хөтэлдэг. Эфес 2:2-т хэлснээр энэ замыг агаарын хүчний ноёрхогч бий болгожээ гэсэн байна. Харин Тэнгэрийн иргэшэл бол үүнээс өөр чиглэлтэй байдаг. Агаарын хүчний ноёрхогчийн эсрэг Бурхны хаанчлалын хүчрхэг урсгал байдгийг та нарын хэдэн мэдхэв? Тиймээс Паул урагшил гэж хэлсэн юм. Нэг өдөр Бурхан надад сэлвэрт завтай хүний тухай нэг үзэгдэл үзүүлсэн юм аа. Хуучны сэлвэрт завинд сэлвэрээ хийдэг нэг гарих байдаг та санаж байна уу? Тэр үзэгдэлд завтай их түргэн урсгалтай голын эсрэг сэлвэртсээр байгаа харагдлаа. Сүрж сэлвэртсээр урагшилсаар л байлаа. Тэгээд өнөөх хүн ядарчээ. Тэр хүн би тултахаас ядарч байна. Бурхны амралтан дээр зогсохоос бас ядарч байна. Амьдрал минь байхгүй юмыг дахин ярихаас бүр ядарч байна. Гал цогтой залбирхаас ч ядарч байна гэд сэлвэрээ хаялаа. Ингээд урагшилж байсан завь нь зогсож урсгал даган урсчээ. Гэхдээ завь урсгал сөрсөн чиглэлтэй байжээ. Тэр
итгэгчийг харагдаж байсан. Тэр итгэгчийг үлдэж байсан. Тэр ялагчийг харагдсан. Тэр дэлхийг өөрчлөгчийг харагдсан. Дэлхийг өөрчлөгчийг ярьж байсан. Харин тэр дэлхийг даган урссан юм. Тэр шашинлаг сүнстэй болсон. Үр дүнгүй, үр жимсгүй. Паул урагшилсаар бай гэсэн. Эцсийн эцэд бид хүчтэй байх ёстой. Сүнслэг бэлгээ сэрэ гэж Паул Тимотед 2 дугаар Тимот номын 2:1-д хэлсэн байдаг. Иймд хүмүн чи Христ Иесус дотор буй нэгүсэлд зоригтой байх тун. Паул Тимотед зоригтой байх тун гэж хэлсэн байна. 1-р Коринт 16-гийн 31-д юу гэж хэлснийг сонсъё. Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Ир хүн шиг бай. Хүчтэй байх тун гэж хэлсэн байна. Тийм ээ. Йошуа 1:7-д хэлснийг бүгдээрээ анхааралтай сонсоорой. Бурхан Йошуад бүр 7 удаа хэлсэн юм шүү энэ үгийг. Дэд хууль болон Йошуа номд Бурхан хүнээр болон шууд Йошуад 7 удаа энэ үгийг хэлсэн. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Хүчтэй бөгөөд зоригтой бай гэж Бурхан Йошуад 7 удаа хэлсэн. Яагаад? Учир нь хүчгүй болох сорилт, нуугдах, урсгал даган урсах, урагш тэмүүлэхэ болох өдөөлт ирнэ гэдгийг Бурхан мэдэж байсан юм. Бурхан Йошуа 1:7-д юу гэж хэлснийг харцгаая. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мойсегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газараа амжилт олохын тулд түүнээс баруун тийш, зүүн тийш бүү хазай гэсэн байна. Хүчтэй бөгөөд зоригтой бай гэж Бурхан хэлсэн нь сонирхолтой биш байна гэж юу? Ямар зорилгоор агуу харин босох гэж юу? Тулаанд ялахын тулд үгүй ээ. Эзний үгийг сахиулахын тулд. Та харж байна уу? Бичээстэй гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай гэсэн байна. Яагаад? Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мойсегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь гэжээ. Тууштай бөгөөд зоригтой бай гэж. Айдас сүрдүүлэг Бурханы үгийг дагахад тань саад хийдэг. Зоригтой байх гэдэг үгийг бид ойлгож байна. Харин зоригтой байхын эсрэг үг нь юу байж болох вэ? Олон хүн айх, сүрдэх гэх байхаа. Харин би гүй гэдэг нөхцөл залгая. Тэгвэл юу болох вэ? Зориггүй гэдэг үг бий болно. Зориггүй байх гэдэг нь ямар ноцтойг та харж байна уу? Бурхан чин зоригтой бай гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл чамайг зориггүй байхыг чинь хармааргүй байна гэж. Бурхан Тимотед Паулаар замун Йошуад үнэн голоосоо зоригтой байхыг хэлэхдээ бидний сэтгэлийн гол дайсан бол зориггүй, урамгүй байдал юм а гэдгийг та одоо харж байна уу? Намайг юу гайхшруулж байна гэж? Юу гайхшруулж байна? Маш олон итгэгчид тэрч битээ хэл чуулганууд эсэргүүцэл дунд хэрхэн сэтгэл хангалуун байхыг сурсан нь намайг бүр гайхшруулдаг юм. Библиэд үнэн зөв дотор чи байгуулагдаж дарлал зовлонгоос хол байна гэж хэлсэн. Дарлалыг би үзэн яддаг. Миний амьдралд дарлал байгаасаа гэж би үнэхээр хүсдэггүй. Миннесотад хэдэн 7 хоногийн өмнө нэгэн цуглаанд очив юм аа. Үрд мөнхийн тухай сургаалаа заахад би бэлэн байсан ч тэнд байсан дарамтын сүнстэй 45 минут орчим тулдах хэрэгтэй боллоо. Би тэднэрөө хараад Бурхан бидэнд дарамттай сүнсний оронд хүндэтгэлийн хувцас биш, харин магтаалын хувцас өгсөн гэлэм. Магтаал бол зэвсэг. Бид дарамтын эсрэг тулдах ёстой. Бидний амьдралд дарамт байх ёсгүй. Харин бид тэрнээс хол байх ёстой. Дарамтыг амьдралдаа хизээч бүү зөвшөөр. Гэр бүлдээч мөн адил. Лиза бит хоёр гэрлэхэд бид дайралтад өртөж байсан. Бидний эргэн тойронд дарамтын сүнс байгааг Лиза мэдэрч байгаагаа хэллээ. Дарамтын сүнсний эсрэг магтаалын хувцас өгсөн гэж Бурхан та хэлсэн. Тэгээд магтаалын CD тавиад магтаж эхэллээ. Бүжиглэмээр санагдаж бүжиглэлээ. 15 минут орчим бүжиглээд л бүжиглээд л Бурханыг магтаад л байлаа. Тэгтэл ариун сүнс надад эргэж очоод дахин ихэл гэлээ. Би ч эргэж бүжиглэлээ.
Хөгжмөө дэндүү чанга тавьсан болохоор ханч хүчтэй дөргсөн байх. Дахин бүжиглэхдээ Есүсийн хаан ширээний хэсгнийг харах шиг боллоо. Би гэртээ яг л галзуу хүн шиг гүйж гарлаа. Дээш доош үсрээд яасан гоё вэ гэдэл би гэртээ маш их баяр хөөртэйгээр гүйж бүжиглэж дуулж байлаа. Эхнэр маань 30 минутын дараа гэртээ ирээд надад "Жон, юу болсон бэ? Гэрийн уур амьсгал өөрчлөгдсөн байд" гэсэн. Би бурхныг магтсан гэлээ. Миний эхнэр чуулганд эмгтээчүүдтэй хамт зүгээр л эзнийг магтаж бүжгэлдэг. Дарамтын сүнсийг эсэргүүцэж эзнийг магтаж бүжгэлдэг юм аа. Яагаад бид дарамтлагдаж амьдрах учиргүй? Урам зориггүй байдал яадаг гэж? Хэрв та нүүрлэхгүй бол таныг ухраа. Бурхан Еврей 10:38-д. Харин миний зөвхт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд хэрв тэр ухрах хаваас миний сэтгэл түүнийг таалахгүй гэсэн. Таныг би мэдэхгүй. Би бол эзэнд таалагдахыг хүсэж байна. Таныг өндөр үнээр хөдөлтөн авсан байтал таныг ухралт хийхэд тэр таалахгүй. Үүнийг нэг тунгаая. Нүүрлэхгүй бол өөрчлөгдөхгүй. Итгэгчд тоохгүй бол аяндаа явчихна гэж энд дүрдэг. Үгүй шүү. Нүүрлэхгүй бол өөрчлөгдөхгүй. Таны хөрш таны асуудал биш ээ. Таны хадам таны дайсан биш. Бид махан биетэй хүнтэй тэмцэлддэггүй. Бид хүнийг хайрлаж харин тэднийг хөтлөж байдаг сүнслэг хүчтэй тэмцэлдэх учиртай юм аа. Хүлцэж байгаа нь өөрчлөгдөхгүй. Нүүрлэхгүй бол бас хизээч өөрчлөгдөхгүй. Бурханлагаар нүүрлдсэн алив зүйл өөрчлөгддөг юм аа. Постлейкэд дээр үед амьдарч байхад Эдисон хүүмэн баг байлаа. Нэг тийм хөрштэй байлаа. Тэр гэр бүл манай доод айл л да. Тэд хамтран амьдрагчд байсан юм. Заавас хар тамхи татдаг байлаа. Эрэгтэйг нь Адам гэдэг. Би хит хитэ удаа уулзж эзэн дээр авчрах гэсэн боловч үүндээ ямар ч үр дүнд хүрээгүй юм аа. Хар тамхичдын сүнс тэнд үүрлсэн байлаа. Эдисон хүү маань шүн унтаж чадахгүй уйлжсэрлээ. Тэгэхэр нь хүүгээ аваад шүн дунд суулаа. Тэгээд нэг өдөр уур минь маш их хүрлээ. Зүв уурал да. Шал руу зааж байгаад л би Есүсийн нэрээр Адам чи гимш эсвэл эндээс нүү гэж тушаасан юм. Тэдний дотор ажиллаж байгаа чөтгөр чи энэ байрнаас зайл гэж тушаалаа. Тэгээд 2 хоногийн дараа чуулганаас гэртээ эртэл тэд нүүхэр юм хумаа буулгаж байла. Тэгэхэр нь Адамд "За чи хаачих нь вэ?" гэхэд Адам "Би эндээс явлаа. Энд тийм дөрөмд нь захирагдаж чадахгүй гэлээ." Гэрээч нь хизээ дуусах байсан юм. Дахиад уг нь 4 сар байгаа л да гэлэм. "Чи 4 сарынхаа мөнгийг алдаж байгаа хэрэггүй?" "Хамаагүй. Би энд амьдч чадахгүй эндээс нүүлээ" гэсэн юм. Би хизээч энийг мартахгүй. Гимш эсвэл эндээс нүү гэж залбирсан. Ингээд тэр явсан юм. Ойлгож байна уу? Гол нь бид хүчрхэг сүнстэй байх ёстой. Лук 1:80-д ингэж хэлсэн байдаг. Хүүхэд өссөөр сүнсээр хүчрхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав гэсэн байна. Иохан Баптистийн талаар ингэж хэлжээ. Иохан хаан сүнсээр хүчтэй болсон цөлд хэцүү газар, амьдралын дарамттай газар. Олон хүн хүнд хэцүү өдрүүдэд гомдолдог. Харин Бурхан бидэнд өсч хүчтэй болох боломж олгож байгааг та ялгаж харах хэрэгтэй. Тийм болохоор элдв сорилтод орохдоо үнийг баяр хөөр гэж үзээ гэж Библиэд хэлсэн байдаг. Бурхан танд өсч төлөвшөх нэг боломж өгчээ гэж та бодох хэрэгтэй гэсэн үг л дээ. Сүнслэг эсэргүүцэл, хавчлага, хүнд бэрхшээл, сорилт гэх мэт зүйлсийг хизээч бүүхар харин өсөх боломжийг хар. Сорилтын дундуур явахдаа та өмнөхөөсөө өөр хүн болно. Та нэг бол хорсон хүн, эсвэл илүү хүчтэй хүн болно. Иохан сүнсээр хүчтэй хүн болж юм. Хой хүнийхээ хувьд хүчтэй, сэтгэлийн тэнхээтэй, сэтгэл зүйн талаар тогтвортой, ухаан мэдлэгээрээ хүчрхэг хүмүүстэй таарч байлаа. Бурхан биднийг сүнсээр хүчтэй байгаасай гэж хүсдэг. Энэ нь бус талбараа үл тоо гэсэн үг биш ээ. Бид бүх талаар хүчтэй байх хэрэгтэй. Бурхан таныг боловсралтай байгаасай гэж хүсдэг. Харин таны оюун ухаан, сэтгэл биш, харин сүнс таныг удирдах болтугай юм. Таны оюун ухаан бол зэмсэг, таны мэдлэгч мөн адил. Ариун сүнс эдгээрийг тань хэрэгэлдэг юм. Энэ талаар энэ хүрээд зогсъё.
Амен. Гетсмэнд Петрийн хандлагаас сурсан сургамжийн талаар санаж байгаа хүн байна уу? Петр бусад шигэ орхиж явалгүй жаахан ч гэсэн ойртож суусан. Йооханос бусад залуус Есүсийг орхиж зугтсан. Харин Петр хэдэн цагч гэсэн тэнд тэсч үлдсэн байдаг. Симон Петрийн дүү Андрэ тэр зугтаасан хүмүүсийн дунд байсан. Андрегийн талаарх түүхийг харвал тэр Бурхныг инхүү алдаршуулсан. Христ амьсны дараа тэрээр Этиопт номлож байлаа. Тэр үед Этиоп Ромын захиргаанд ор байсан юм. Андре хэрхэн эзнийг алдаршуулсан түүхийг харцгаая л да. Андре олон хүнийг эзэнд итгүүлж байлаа. Тэр үед Агиус захирагч Ромын шүтэнүүдэд христчдээр тахил өргөх зөвшөөрлийг Ромын сенатаас авлаа. Андре Агиус дээр очиж хүмүүсийг шүүгч та бусдаас ихэнд тэнгэрт бүхнийг шүүгчийг хүндлэх ёстой. Жинхэнэ Бурхныг хүндэлж байхдаа бодлыг нь сохолж байсан худал бурхтыг бодлоосоо устгах ёстой гэлээ. Ромын захирагч Агиус Андрейд их дуурлаж саяхан дугны шүтэнүүдийг устгаж олныг Ромын хоригдсон сект болох христчин болгохоор ятгаж байсан хүн чи мөн үү гэв. Андре Ромын захирагчид үннийг ойлгосонгүй. Бурхны хүү хүмүүний төлөө дэлхийд ирээд Ромын шүтэнүүд бол хүмүүний эсрэг байх чөтгөрүүд. Түүний сургаалыг дагсан хүн жинхэнэ Бурхныг гомдоож түүнээс урамхад хүргэдэг. Чөтгөрт үйлчээснээр хүн элдв ёрын мууг үйлддэг. Тэд үхэхэд үйлдсэн ёрын үйлс нь дахин санагдахгүй болно гэлээ. Зөвлөл Андрег энэ сургаалаа зааж болохгүй гэж занаад. Эс дагвал шууд цовдлно гэж сүрдүүлсэн байна. Гэж занл хэлсэн байна. Харин Андре би загалмайн өхлөөс айсан бол алдар ба хүндлэлтэй загалмайн сургаалыг заана гэж үү гэжээ. Андре Ромын шүтэнүүдийн эсрэг шинэ сект сургаал заасан хэмээн буруутгагдан цовдлуулах ял сонсчээ. Тэгээд цаазын тавцан өөд явхдаа тэр загалмайг харжээ. Түүний хэлх үг сэтгэлч огтхонч өөрчлөгдсөнгүй. Тэр айж ухаан алдсангүй. Олон хүн цовдлуулахдаа ингэдэг байлаа. Харин тэр загалмай чамайг би тэврэн хүлээн авъя. Бодолдоо баяртайгаар чамайг хичнээн их хүлээв. Эзний минь өлгөгдсөн энэ загалмай чи миний хайр, миний хүлээлт гэж хэлсэн байдаг. Инхүү Андре үхлээрээ эзнийг алдаршуулжээ. Өмнө нь энэ хүн амийн хамгаалан зогтож байсан шүү дээ. Есүс түүнд боломж гарвал Андре айдастайгаа нүүр тулаарай гэсэн билээ. Эзэн Бурхнаа хайрлаж түүнээс эмээж байгаа хүн айдас сүрдүүлгээс чөлөөтэй амьдрахын нууцыг та энэ хичээлээс сурсан гэж би найдаж байна. Тийм ээ. Марк Ковард пасторта үнэхээр их талархаж байна. Энэ видео хичээлийг бүх үндэстний чуулганд бичих боломж олгосонд. Эзэндээ таны төлөө талархаж байна. Өнөө өглөөч Марк пасторта ярьж байхад эзэн энэ үгийг өгсөн мэт санагдсан тухайга ярьж байсан юм аа. Иремай 9:3-т Бурхан өөрийн удирдагчдын талаар тааруухан үг хэлдэг. Бурхан өнөөдөр ч гэсэн хэн үнний төлөө бат зогсох вэ гэж хайж байх шиг сүрдүүлгээс чөлөөтэй байж хүч, хайр, биеэ захирах сүнстэй тийм л хүмүүс үнний төлөө бат зогсноо. Амен. 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 Тийм ээ. Энэ сургаалыг сонсож байгаа хүн Жон би айдастайгаа нүүр тулах ёстойг ойлголоо. Би Бурхны үгийг сонслоо. Би айдас сүрдүүлгийн сүнснээс чөлөөтэй болохыг хүсэж байна. Миний төлөө залбирч өгөөч гэвэл би тантай хамт байж таны төлөө залбирч өгөхийг хүсэж байна. Энд байгаа хүмүүсийн 90% нь залбируулахаар бослоо. Энэ хичээлийг үзэж сонсож байгаа хүн таач бас ийхүү хүсэж байгаа гэж би найдаж байна. Та дахин айж сүрдэхгүй. Амен.
Бурхан тандан мууг твчиж байсандаа гимшин залбирая. Бурхан тандан залбирсныхаа дараа чөтгөрийг элдэн хой. Бурхан тандан залбирахдаа нүдээ аниж гараа өргөж болно. Харин чөтгөртэй тулалдахдаа нүдээ нээж хурууга газар руу чичлэе. Есүс дайснаас чинь дээгүрх эрх мэдлийг чамд өгсөн гэж хэлсэн. Библиэд чөтгөрийг эсэргүүцгэсэн гэсэн шүү дээ. Тийм үү? Бид чөтгөр тандаа хэлэхдээ одоо чөтгөрөө чи надаас зайл гэж хэлэхгүй. Гэрт чинь хортмоогоо орж иж байсан уу? Хэн нэг нь одоо бяцхан могоо эндээс зайл гэвэл яах вэ? Флоридад байхад нэг могой манай гэрийн тавцан дээр гарч иж байсан юм. Тэгээд гэрийн хаалганы дэрэгдэх бут руу орчлоо. Би гараашаас хүр заваад араас нь илдлээ. Би чинь дөрвөн жаахан хүнтэй хүн шүү дээ. Өнөөх могой амаа хангалзуулаад хөл рүү дайрсан. Би ч майчи гэдэл цогж гарсан. Нөгөө муу могойг үхтэн цагаад алцглаа. Тэгж би эзэрлэг байсан шүү. Тэнгэрийн хаанчлал хүчин давтаж байна. Хүчрхийлэгч хүмүүс түүнийг хүчээр авдаг юм аа. Тиймд бид ийм жижиг залбирал хийхгүй. Чөтгөрөө чамайг хүлж байна гэж. Лизавитер өсвөрийн цуглаанд пастор хийж байхад эд шидэнд дуртай нэг охин байлаа. Тэр охин манай дэрхэд л тэр нилээд гүнзгий орчихсныг мэдсэн юм. Тэр охин чуулгануудаар явж чөлөөлөгдөхийг хүсгэд ахлагч нар тос тусаан залбирдаг байлаа. Харин тэр охин манай гэрээс явхдаа чөлөөлөгдөөд явсан юм. Тэр охин Лизавитер рүү хараад юу гэж Есүсийн нэрээр энэ дүүгийн дотор байгаа чөтгөрийг хүлж байна гэж ахлагч нар залбирахад миний доторх чөтгөрүүд инээлддэг байсан юм. Лизавитер тэр охиныг бариад чөтгөрөө Есүсийн нэрээр гараад ир. Тэр чөтгөр надаас зайлсан юм гэж хэлж билээ. Called fire, brothers and sisters. That's what it's called. And Jesus said, I came to baptize you in it. We're not going to sit there and do some wimpy prayer tonight. Тийм болохоор хулчгар дуухан дуугаар Есүсийн нэрээр чамайг хүлж байна. Хүлж байна гэж бид залбирахгүй. Тэр ч битэл миний гэрт дахин орж ирэхгүй байхыг хүсье гэж бид хэлэхгүй. Харин бид Есүс Христийн эрх мэдлээр чөтгөрт хаашаа явахыг нь зааж өгнө. Залбирсныхаа дараа бид хашгирна. Тийм ээ, бид хашгирна. Бурхан Израилийн хүүхдүүдэд хизээ хашгир гэж хэлсэн билээ. Хан нурхын өмнө эсвэл хойно өмнө бид ялалтын уухай хадаах болно. Намайг хашгир гингүүт та бүхэн хашгираарай. Саяхан би Шинэ Зеландд байлаа л да. Тэд бараг 5 минут орчим хашгирсан. Маш олон хүлээс гинж тасарсан гэж би итгэж байна. Хүмүүсээс сонссон гэрчлэлүүд үнэхээр гайхалтай байлаа. Та чөлөөлөгдөхөд бэлэн үү? Та залбирахад бэлэн байна уу? Тэгвэл толгоогоо гудайлган залбирцгаая. Амен. Аава, Есүсийн нэрээр энэ хичээлээр дамжуулан та үгэн хэлсэнд баярлалаа. Та намайг айдас сүрдүүлгээс чөлөөлөхийн тулд агуу их төлөөсийг төлсөнд баярлалаа. Намайг айдсаас чөлөөлсөн атал би айдсан төвчж байсныг минь уучлаарай аваа. Миний гэм нүглийг уучлж Есүсийн цусаар намайг цэвэрлээч. Яг одоо эзэн та надад бүх дайснаас минь илтгэл давуу хүчийг өгсөнд би таньда талархаж байна. Ариун сүнсээ би одоо чөтгөрийг элдэн хөөх учраас миний ард талд зогсооч. Та одоо нүдэ нэгээд гараа шал руу хуруугараа заагаарай. Айдсын сүнс чи. Үгүй та хүчтэй зоригтой бай. Айдсын сүнс чамд Есүс Христийн нэрээр тушааж байна. Чи намайг миний гэр бүлийг миний үйлчлэлийг дэндүү удаан зовоосон. Би чамайг цаашид төвчихгүй. Миний амьдралд
байгаа. Чиний хүч үгүй болсон. Миний эсрэг чиглүүлсэн чиний үгийг, чиний зэвсгийг устгаж байна. Чиний хүч энэ мөчөөс Есүсийн нэрээр устсаа. Би чамайг зайл гэж тушааж байна. Зайл! 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 Одоо хашгир. Халелуя! Хашгир! Хашгир! Хашгираарай! Хашгир! 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 Хашгираарай! Хашгир! Хашгир! Одоо болж байна. Айдсын сүнс зайлж байна. Хашгир! Халелуя! Хашгираа! Хашгираарай! Хашгир! Одоо эзэн Есүсийг магтцгаая. Түүнийг магт. Халелуя! Түүнийг магт. Халелуя! Түүнийг магт. Түүнийг магт. Халелуя! Түүнийг магт. Амен. Одоо нэг юм асууя. Энд байгаа уур амьсгал өөрчлөгдсөнийг та нарын хэдэн мэдэрч байна уу? Үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай. Бид Флоридад байхдаа маш том чуулганы гишүүд байлаа. Тэнд бид номлож байлаа. Дараагийн өдөр нэг эмэгтэй яг бидэн шиг залбирсны дараа Лизараа устдаад тэр сургаал өчигдөр орой миний амийг аварлаа гэж хэлсэн юм. Лиза юу гэхэд тэр бид цоглооноо тараад гэрлүүгээ явж байлаа. Манай хөршүүд их хэцүүх улсууд байдаг юм аа. Охин бид хоёр замын хажуугаар явж байтал 3 эрэхтэй буу тулгсан. Надаас мөнгө нэгсэн юм л да. Өмнө нь бол би шууд хөшчихдэг байсан. Хүүхэд хар дарж зүүдлэхээр ээжигээч дуудах чадалгүй болчихдог доо. Би яг л тэгдэг. Тэгээд л хөшчихдэг юм. Харин тэд нуруу руу буу тулгахад би маш чанга хэлээр залбирлаа. Тэгтэл буутай хүн бүр чичирч болооч дуугүй бай гэсэн гээд боддоо. Эмэгтэй одоо болооч одоо зогс гэсэн. Тэр гур бүр балбагдаж тэр хооронд охин минь 911 дуудаж амжсан. Охин гэрлүүгээ орсныг тэд мэдээд зогтаасан. Тэд миний цүнхийг аваад зогтсон байлаа. Би кредит карт төрөвчийн алдахыг хүсэхгүй байлаа. Дараагийн өдөр нь ой модноос нэгэн залуу миний цүнх төрөвчийг олж өгсөн юм. Кредит карт хэвээрээ ганц 2 бэлэн мөнгө л алгуулсан байлаа. Бурхан намайг аварсан гэж ярьсан юм. Энэ сургаалыг сонссон өөр нэг эмэгтэйг дэлгүүрээс гарч явахад нь толгойд нэгээр буу тулгахад тэр мөн л хэлээр залбирчээ. Тэр ер нь бусд үед би тийм тохиолдолд айснаасаа болоод хөшчихдөг байлаа. Тэр эмэгтэй хэлээр залбирсаар л харин нөгөөх буутаа итгээд үд хотын хурдны замаар хэсэг явж байснаа машинаас наад хүүхнээ гарга гэж юм. Тэгээд тэд чи чинь галзуу юм уу гэсэн байна. Машинаас гаргаад түүнийг хүчинсэнгүй, амийн ч хөнөөсөнгүй. Энэ сургаалаар чуулган нь үйлчлэл нь өөрчлөгдсөн хэдэн мянган пастрын гэрчлэлийг та сонсоогүй л дээ. Тэд бүгд л айдстайгаа нүүр тулсан юм. Өнөөдөр энэ сургаалыг би хүргэх гэж бүх зүрхээрээ хичээлээ. Учир нь таныг би эрх чөлөөтэй болоосоо. Бүхэл төлөвлөгөө хүсэл бүхэн нь биелээсэ гэж хүссэн юм аа.